21-р зуунд даяаршилт, технологийн хурдацтай хөгжил, соёлын нэвчлэлтийн үр дүнд олон үндэстний хэл мөхлийн эрмэгтэрж соёлын өвн арилж бүдгэрч байгаа нь олон улсын төвшөнд анхаарал татаж байна. ЮНЕСКОгийн тайланд дурдсанаар дэлхийд дээрх 7000 орчим хэлний талаас илүү нь энэ зууны төгсгөлд устдах аюултайд тооцогдож байна. Монгол хэлч энэ аюултай сорилтод өртөж байгаа ховор биш жишээний нэг юм. Иймд монгол хэлний дархлаа гэдэг ойлголт зөвхөн хэл судлалын салбарын бус олон үндэстний ирээдүй оюун санааны оршихуйн тухай яриа болон өргөжсөн билээ. Тиймээс бид нийслэл болоод орон нутгийн иргэдийн хэлний баялаг, хэрэглээний ялгааг харьцуулах зорилго өвөрлсөн юм. Төв аймгийн Эрдэнэ сумын залуу гэр бүл, Алтан пагмын зол заяа, нийслэлийн залуу гэр бүл, Ламажавын төмөр сүхийн гэр бүлийг сонголоо. Ахуйн нөхцөлийн хувьд багагүй ялгаатай хоёр гэр бүл Жангар Баатарлаг туйлыг хүүхдүүдтэй уншиж өгнө. Харин хэлний баялаг, ойлголтын зөрүүг мэрэгжлийн баг тайлбарлаж өгөх юм. Ингээд хамтдаа сонирхъя. Нэвтрүүлгийнхаа эхлэнд бид нэр хоёр байршлыг сонгож зураг авалт хийж өнөөдрийнхөө бас зочдтой энэ зургаа үзүүлж ярилцахаар бэлтгэлээ. Эхний байршил Төв аймгийн Эрдэнэ сум. Жангар гисэр туйлыг бага багтаал би бас сонсож ирсэн. Одоо манай эхнэр Жангар туйлыг хүүхдүүдэд уншиж өгч байна. Тэгээ одоо манай хүүхдүүд одоо мэддэг болоо яадаг бол эргэлзээл юм. Тэгээ одоо хөдөө өсөж байгаа хүүхдүүд маань мал ахуйтайгаа газар нутгатайгаа ойр байгаа болохоор бас нэг гадарлах байхаа л гэж бодож байна да. 10 жилтэй байхдаа уран зохиолын хичээл дээр Жангар туйлс, гисэр Жангар гэд бид нар уншдаг байсан. Тэгэхээр одоо би 10 жилийн төгсөөд бараг 20 жил болж байна. Тэрнээс хойш огт уншиж байгаагүй. Бүр мартсан байна. Жангар туйлыг цаашид одоо хүүхдүүд ч гэсэндээ судалж байх нь одоо биднүүсийн өв уламжлалаа авч явах ганц туйл юм аа. За сонсоор эртний ихэнх цагт гарсан энэ олон бурхтын шажин дэлгэрэх цагт гарсан тах зул хааны үлдэл тансаг бөм хааны ач үүзэн алдар хааны хүүн үеийн үнчин Жангар илгээ. Эрхэн хоёр настайдаа догшин мангаст нутгаан дайлуулж өнчин биеэр үлдсэн 3 орогч насандаа аранзал хээрийн үрээ цагт хүл өргөж мортсон 3 их байрны бэхлэгтийн ам эвдсэн гулжин их мангас хааныг номдоон оруулсан 4 орогч насандаа 4 их байрны ам эвдэж дөрдөн их шар мангас хааныг номдоон оруулсан. Би Жангар Баатрыг монгол хүн гэж бодож байна. Жангар гэдэг нь одоо тэр үед бол Баатар хаан хүн байсан гэж бодож байна. Бага насндаа ерөөсөө айж гэж айхгүйгээр ингээд тулалдаж явсныг тасалдсан л та. Жангар Баатрын 4 наснда хийсэн мангастай тулалцсан хэсэг нь илүү таалагдсан. 4 настай хүүхэд хүнтэй ер нь тулалдаж чаддгүй аав ээжтэй хамтыг алхаал явж идэг. Тийм болохоор тэр нь илүү сонирхолтой санагдсан. Эрхэн 5 настайдаа тахын 5 шулам хааныг олзлон авч номондоо оруулсан. Тэр 5 настайдаа бүх мөнгөн шигшрэгт баригдаж олзлогдсон болдог лээ. 6 орогч насандаа 6 байрны ам эвдэж 100 жадын үзүүр хугалж зураг болсон байшинтай хүнхэн алтан чэжиг оруулж энгийн олон баатруудаа баруун ахлааж болгосон билээ. Долоотоодоо дордын 7 орныг доройтуулж дуутай Жангар нэрэн дуудулсан. Аранзал зэрдийнхаа хурдан цагт алтан шар цоохор армийнхаа хурц цагт өөрийн биенийхээ баг цовоо цагт твийн 4 хааны хүүхнүүдийг голоод төвшин 49 ноёны хүүхнүүдийг голоод нар гарах үд хоёрын хооронд байдаг ном төгс хааны хүүхнийг залсан билээ. Тэгээд ингээд одоо ингээд ихнэр хайж явж байхдаа хэдийн болоо тэгээд нэг охины сонгож байгаа гэсэн. Тийм их ч юм. Хүлгүүдийн хурдныг хамгийн цуглуулсан, арслангуудын чирэг хамгийн цуглуулсан 4 талынхаа 40 хааны нутгийг номдоон оруулсан. Өхөлгүй мөнхийн оронтой үргэлжид 25 насны дүрээр байдаг
өвөлгүй, хаваргүй хэвээр, зунгүй намраар, халах халуунгүйгээр сэр салхитай, бур гэсэн хуртай бомбын орон болно. Ээж уншиж байгаа дээр бол их гоё уран цэцэн их гоё нөгөө одоо туйл ингээд хүүхдэд ойлгогдох байдлаар хоолойны өнгө темпийг гоё ашиглаж ойлгуулна тий. Энэ бол иргэд өөрөө бас чухал. Дуутай жангарын 12 давхар 9 өнгөн алтан торлог байшин нь 4 талынхаа 49 жилийг хортон дайсныг даран далбайн дүнхийгээд байв. 10 давхар гэхээр яг тухайн үедээ мэдээж Монгол гэрийг бол давхарлаад барина гэж байхгүй баг. Тэгэхээр одоо хийд мэдрэхүү юм болов гэж бодож байна. Тиймэрхүү яж асан магадгүй. 16 тада агаа шавдлын шар болт хайчаар хайчилж энгийн олон сайжуулын хаттаар оюулсан хар торгон тэрлэгээ ханцуулалгүй сул нөмрөөд хараацаан шивэр сахлаа илбэн энгийн олон баатруудаа түр шажин хоёроо зарлиг болоод суудаг болно. Аранзал зэрдийн хурдан цагт алтан байрны шар цоохор армын хурц цагт өөрийн биенийхээ баг дүүвэр цагт тэв дөрвөн хааны 49 нутгийн хүүхнүүдийг голоод наран үд хоёрын хооронд байдаг ном төгс хааны хүүхэн 16 тада агаа шавдлыг авчирсан нь ямар дүрээр байна гэвэл цаашаа харахад нь цаад далайн жарааха тоололтон. За наашаа харахад нь наад далайн жарааха тоололтон. Цуснаас улаан хацартай, цаснаас цагаан санчигтай, уран ээжийн эсгсэн олон хатад зөвлөж ойсон застын цагаан малгайг зүүн цонх дээрээ тавин суудаг болно. Сул гүрмэл үсийг нь хацрынхаа гэрэл дагуулсан хар торгон шивэрлэг хацрыг нь данганхаад тором тимээний хоргол шиг тол монгон сүүхэн гүмб чихэнд дүүжлэгдээд гүрээ талд нь гэрэл байдаг. Ерөн нэгэн чавтастай өндөр мөнгөн хуруу аваад татхлаар хулсан дунд өндгөлсөн хунгийн дуу гаргаад нуур дунд өндгөлсөн нуусны дуу гаргаад 12 аясаар хангинаад гарав. Хамгийн сонирхолтой байсан нь саяны одоо нэг хатны дүр зураг аймаггүй сонирхолтой байсан. Би өөрөө нөгөө эмгтэй хөвгөл болохоор илүү хатныг нь илүү сонирхмаар байсан. Баатар гэхгүйгээр тэр хэсэг илүү сонирхолтой. Цагаан хацартай тэгээд үзэсгэлэнтэйг нь жарахаа сэлж явж байгаа тэр хатныг харангуйтаа тэгээд сэлж явж байснаа бартаа шууд згсээл тэрийг бишрээд харж байсан. Тэнгүүт тэрийн тоолбор санагдсан гэж бичсэн байна. Бодолд шууд ороод ирсэн ёо. Бараг дүр зураг нь харагдаадсан надад бүр айгу гоо үзлэн төгөлдөр зүс царай сайтай ухаалаг цэцэн уран өвхтэй ах гэж бодсон. Жангар бол яг нүүдэлчтэй ахуй амьдрал онцлогийг харуулсан бол одоо туйлсын зохиол. Тэгээ энэ дээрээс бол гарч штэ олбог гэл тэгэхээр энэ хүүхдүүд бол төвөггүй ойлгож байгаа нь харагдаж байна. За тэгэл одоо Жангар Баатар бол одоо тэр агаа шавтал гээд тэр эмгтээчүүдийн дүр Жангар гэдэг бол ямар одоо гайхамшигтай баатарлаг хүн байсан бэ? 16 наснда одоо тэр агаа шавтлыг сонгож ирж байгаа тэр гэдэг тэр хүүхдүүд бол ойлгож байна. Туйлыг уншаад өгөхөд бол хүүхдүүд бол ойлгох нэ, хүлээж авах нэ гэдэг нь бол эндээс бол тод харагдаж байна. Ер нь тэгээ хүний өсөж байгаа орчин ахуй соёл гэдэг хүний хэл ярианд шууд нөлөөлдөг байх. Энэ хөдөөний айлан маань болохоор зэрэг 19-өөс 14 насны дөрвөн хүүхэд байгаа л да. Тэгэхээр энэ хүүхдүүдийн маань хэл ярианы хөгжилж гэдэг юм уу? Өөрийнхөө илэрхийлэх чадамж одоо таны хувьд ямар санагдаж байна? Энэ бол сайн биш үү? Өөрөө хүүхдүүд ярьж чинь хамгийн том охины хувьд бол өөрийгөө тэр гол гарч байгаа дүртэй дүрсэлж чинь те би эмгтэй хүн учраас гэдэг утгаараа өөрийгөө бас тодорхой хэмжээнд мэдрээд нөгөө талаасаа дүүнэрийн хувьд ч гэсэндээ бас тодорхой хэмжээнд хүүхэд болгоо өөрийнхөө насны онцлог чадвартай бол ойлгох зүйлээ ойлгож чинь тэгээд энэ нь бол нөгөө талаасаа яриад өөрийгөө илэрхийлэхдээ үгийн сонголтыг бол тодорхой хэмжээнд зөв авч чадчихээн. Үүнийг алдалгүй дагдаг хинбэ гэвэл эзэн богд Жангарын эрхэн сайн сүнч эрх тугийн хөвгөн орчлонгийн сайхан Миньян болно. Баруун биеийг нь ахалт суудаг ирсэн 99 жилийн юмыг нь тоочж хэлдэг. Ирээгүй 99 жилийн юмыг нь тааж мэддэг. Баян хүнхэн алтан цэж далай хаан нутгийн түр шажин хоёрыг гар дээрэн бариад ямар их бэрэг зарга гарвч төдөлгүй хаглаад хар торгон олбог дээр суудаг гин зүүн биеийг нь ахалдаг төвшин ширхгийн ачгин бүх мөнгөн шигшэргийн ууган хөвгүн гин шилтэй зандан гэрэлт хатны эрхэн 2 настайд нь гарсан арслангийн арг улаан хонгор гин хайр цагаан далаан хамчиж хамаг биеийн хөвчиж далан хааны нутгийг
дангаар оруулж өгсөн гин хонгорын дараа суудаг гин тавлаа суухлаараа 52 хүний зайд суудаг. Дахигаа суухлаараа 25 хүний зайд суудаг. Баатар бомбын орондоо хүүхдэн хар шороороо нэрд гарсан. Зааны тавг хайсан хар хүлэгтэй гүзэн гүмб гэдэг баатар нь 1001 жилийн түр шажин хоёрыг булаалдаж хилэн суудаг. Яг суухаараа ингээд 52 хүний зай ажиллаа. Тэгээд тал суухаараа ингээд 25 нэг хэрэг бас том ахмах. Нэг Монгол гэж бас багтахааргүй зүйлс. Туйл маань өөрөө бас тодорхой хэмжээнд хүн хүнд өөрийнхөө ойлгогдно. Хүүхэд бол нас насандаа тааруулж бол энийг ойлгож авна. За тэгээ ажиглаж байгаа бол яг хуу эгчнэрийн хувьд бол бас өөрийгөө ойлгоснороо тэр зүүрлж байгаа байдлыг зүүрлэлийг яаж ойлгож байна. Яг хуу хамгийн бага бол нөгөө залууд хүү штэ. Манай хүү маань болохоор ер нь бол нэг өөр таалагдсан хэсүүдэл ойлгох шиг болов гэж би харж байна. Илслэг улаан эмэгдэн нэг дугуйгаараа гүйцээд, цуута цагаан бэрүүд нь нэг дугуйгаараа гүйцээд, цусан улаан хүүхэд нэг дугуйгаараа гүйцээд, эмнэг гүүдийн сүү элбэг арцны суурь болоод суудаг гин. Эрхэн шарын 6012 баатрын умаа цагаан амууд нь уруудас гэж халаад ирэв. Ийшээ тийшээ харан хүүрлэлтгээрээ манд халтдаг оронгүй юу? Дайлдах дайсан хизээ учрах вэ? Гөрөөлөх гөрөөсөн хизээ учрах вэ гэж датталтаж шүүрлэж суудаг болноо. За одоо та хэдиндээс асуух юм байна уу? Мэдхгүй үг байна уу? Энэ айл бодлон өнөө санаандгүй ч гэдэг юм ба тийм ээ. Сонгосон л айл шүү дээ. Түүнээс л танах энийг уншаад үз чадахгүй юу гэж асуугаагүй. Захын л одоо нэг балчаайлын гэрхий хүн сайхан уншаад хүүхдүүд нэгээ сайхан хүлээж авна гэдэг чинь хүүхдүүдэд бол уншаад ингээд танилцуулахад энэ одоо туйлсын зохиолыг бол хүлээгээд авах чадвар байна л гэсэн үг байхгүй юу? Ер нь бол маш сайхан бол энэ ахуй соёл ойрхон байна тийм. Ахуй соёлтой болж ойрхон байна. Эргээд хүүхдүүдийн нөгөө өсөж байгаа орчинд бол гадны сөрөг нөлөө бүхий хэл яриа ч юм уу тань мэдхүн хоцроглыг бий болгох тийм гадны сөрөг нөлөөнүүд бага байна гэсэн. Тэр Жангар гэдэг баатар нь ямар их олон зүйл бүтээж мундаг байсан бол гэдэг нь сонирхолтой санагдсан. Жангар баатрыг нэг хоёрыг дуулахтай эрэгтэй хөтөлж мэдсэлжсэн. Сонсгоос илүү маш их сонирхолтой байлаа. Ингээд амар олон юм асуумаар санагдсан. Яг уншиж байгаа хүнээс хэдгээр зунд болж исэн бол одоо тэр нөгөө гоо үзэсгэлэндээ их чинь ямар байсан бол гэбэр амар сонирхолтой байсан. Монгол зүйлийнхаа мэдгүй гэсэн ойлгосон. Угаасаа ийм нөгөө эртний ийм туйлс ч юм уу эртний юм үг хэлэхтэй юм ерөөсөө хөвгттэй ингэж уншиж өгч байгаагүй. Тэгээ уншиж явах явцтай хүртэл надад бас их сонирн байгаад энэ үг хэллэгэн ч гэсэн. Тэгээ хүүхдүүд маань бас миний энэ хэлж байгаа уншиж байгаа зүйлийг яг өөртөө яаж ойлгож юу гэж бодож байгаа бол гэж ингэж асуух юмсан гэдэг бодол ингэ яг уншиж явах явцдаа байнга байгаа. Тэгээ энэ үгийг чи юу гэж бодож байна гэж нэг бүрчлээ асуумаар тий. Ерөнхий ингэж уншаад хахад надад хүртэл ингэ цааш ингэ бүр шимтээд уншмаар би одоо нөгөө хүүхдтэй уншиж өгч байгаагаа мартаад өөрөө яг энэ төлс дотроо ороод тухайн Жангарын дүрийг одоо өөртөө бодож ингэж яг одоогийн байдлаар бол яг тэгж уншлаа. Би ер нь хөвсөн ер нь хэлгүй ер нь ном уншдаггүй төрлийн хүүхэд. Тэгээ одоо саний яг ингэ цохол саний Жангарыг унсан чинь илүү ном уншмаар илүү их санагдсан. Ер нь бол айгүй сонирхолтой яг бидний үеийн насан зориулагдсан маш олон сонирхолтой үгс гардаг. Хатан Баатар хоёр маань цаашаа юу болох бол Баатар маань дахин олон зүйлүүд бүтээх болов адал явдалтай учрах болов хүлээлт үүссэн цаашаа дэлгэрүү сонсхийг илүү хүссэн гэх юм уу. Тийм. Миний уншиж өгж байгааг сонсчоод дараа нь хүүхдүүд маань бас яг ингэж нөгөө сонссноо ингэж гоё баттгаж яг уншиж өөртөө энэ хүмүүсийн ингэж сэтгэлдээ буулгасаа гэж бодож байна. Ганцаархнаа уншвал нэг бодлын сонирхолтой жоох байх л да. Гэхдээ миний хувьд бол ганцаараа уншвал илүү ганцаараа унших зохиол бол биш гэж бодож байна. Олуулаа гэр тойроод ам бүлэрээ халуун дотн яриа өрнүүлээд мэдгүйгээ мэдэж аваад сургамж аваад тийм сонирхолтой болохоор ганцаараа уншвал тухгүй гэж бодож байна. Хамт уншаад хамт юм ойлгох нь найзуудтай хамт ойлгох нь илүү хүчтэй санагддаг. Тэгэхээр энэ бол хүүхдийн хэл ярианы хөгжил гэдэг бол ерөөсөө тэр осож байгаа орчин, эргэн тойрны хүмүүсийн өөртөө нь ярилцж байгаа байдал, гэр бүл дотроо хүмүүс хэр харилцаж байгаа вэ гэдэгт хүртэл нөлөөлнө. Тэгээ саяны хэлдэгчлэн гэр бүл дээр бүгд тойроо суугаад ярилцаа, цаахан аман зохиолоо ярина. Энд чинь нөгөө талаасаа энэ хүүхдүүдийн хөгжлийг бий болгож байгаа их чухал процесс шүү дээ. Үлгэр уншаад өгдөг, хүүхдүүдтэйгээ ярилцдаг ийм харилцаа бол байхгүй болсон учраас одоо бүхнийг л одоо нөгөө багш гэдэг юм руу л одоо бид нар чихээд байгаа л да. Багш л одоо муу хүүхдэд одоо юм уншчихгүй байна гэдэг. Эцэг эхчүүд бол энэ дээр бас нэг анхаарах
Ястай яг цаг үеэл бол болсон гэж би бол одоо Ингээд нөгөө харж байгаа. жангар туйлыг ингээд нэгдүгээр од эхний хэсгийн л одоо нээж уншиж өгч байгаа шүү дээ. Тэгэхэд энэ хүүхдүүдээс ийм үгийг мэдэхгүй энэ юу гэсэн үг юм бэ гэж юус асуугүйсэн. Бид нар бас ингээд онцгой асуусан л да чамд мэдэхгүй үг гэсэн үгсэн чинь ер нь тэгээгүй бүгдийг л ингээл мэдээлэл. Гэтэл бид нар тэрээс огт сонсож байгаагүй бол онцлчмаар өгнөд байгаа шүү дээ тий. Зөндөө олон тийм үг гарч байгаа. Гэтэл ерөөсөө онцлоогүй шүү. Тий, тэрнийг бол нэг талаасаа үг болгоныг бол нөгөө хүүхдүүд анхаарахгүй байна тий. Тэрнтэй бас холбоотой өөртөө одоо ч хүрээд авснаа л хүүхдүүд яриад нь шүү дээ тий. Тэн дээр бол одоо энэ туйлсын зохиол одоо жангар гэдэг бол Монгол ахуй амьдрал нүүдэлчдийн амьдралыг бол тэр чигээр нь л одоо тусгацсан одоо зохиол шүү дээ. Тэгэхээр энэ хүүхдүүдийн ойлгож байгаа хэсэг нь бол ерөөсөө өөрсдийнх нь амьдрал байгаа зүйлийг л одоо хүлээж аваа яриад нь шүү дээ. Хөдөөний орчинд хөдөөсөж байгаа малчин айлын хүүхдүүд бол жангарыг уншаад өгөхөд нөгөө ямар ч асуудалгүй ойлгох юм байна гэсэн зүйлийг одоо уран бүтээлч багийн гишүүд бидний хувьд бол ингээл анзаараад харж ирсэн. Нөгөө талаас бүр үргэлжлүүлээ сонсомоор байна гэдэг. нөгөө талаас ярих юм бол хүүхдийн өсөж байгаа орчин эргээд өөрөө хүүхдийн хэлээрээ шууд бий болгоно. Би одоо жишээлх юм бол ингээ яг өөрийнхөө хүүхдүүдэд ингэж уншиж өгчөөд яг ингээ жангар туйлсыг одоо ахиж уншуулаад дахиж энэ тухай ярилцмаар байна. Саяны ээжээс ингээд харж байхад бол ээж өөрөө ч гэсэн одоо нэг урд нь бол жангар туйлыг уншаагүй байна тий. Тэгээ анх уншсан чи одоо маш сонирхолтой байна. Хүүхдүүд нь гоё хүлээж авсан. Одоо тэр том охины яриагаар бол энэ зохиол цаашаа хэрхэн өрнөх болоо, яаж туйлдаа хүрэх болоо, яаж төгсөх болоо гэдэг тэр хүлээлт сэтэл тэмүүллийн одоо төрүүлээд орчих шүү дээ. Тэгэхээр энэ ингээд хүүхдүүдтэй ингээд ер нь зохиолыг уншаад өгөх нь маш үр дүнтэй байна. Ардын аман зохиол, үндэсний соёл ер нь бол аливаа үндэстэн соёлын үндэсний соёл гэдэг зүйл хэл ярианы хөгжилтэй шууд холбогддог. Төв амын Эрдэнэ сумын чулуудын 2 дугаар багийн зоол заяглахтаа сая танилцсан бол одоо өргөжлүүлээд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Төмөр сүх гэдэг одоо залуугийн тийм ээ орчин үеийн одоо их хотод амьдарч байгаа залуучуудын төлөөлөл болсон ийм гэрүүлтэй хамтдаа танилцсан. За энэ дээр харагдаж штэ тий. Сая камер ирээд арахгүйт бүгд. За энэ нэг охин сууж байна. Утас үзчихсэн. За тэнд бас нэг хүүхэд сууж байна. Ээж аварын гол бас утас үзчихсэн. Энд нэг жоохон хүү явж байна. Зурагт үзэж байна. Гэтэ дэлгэцийг та хэд анзаараад үзтээ ямар хэл дээр явж ирсэн бэ сая? Англи хэл дээр. Монгол хэлээрээ ярьж сураагүй хүүхэд, монгол ахуйд амьдрах, монгол улсад амьдрах хүүхэд англи хэл дээр юм үзэн эргээд эн чинь хэлний хөгжлийг буруу явуулаад эргээд тань дархлаа мөн унаад ингээд ирэхээр хүүхдийн хэлээрээ тань мэдгүй нийтлэг хамарсан том асуудал бий болж байна. Энд бас хүмүүс хоёр янз яриад байдаг те. Зарим нь ингээ багаас цаагаас ингээд ээж автагаа гэртээ ингээд монгол хэлээрээ ярьж байгаа юм чинь англи хэлээр одоо ингээд утас те зурагт үзвэл хоёр хэлтэй болох үү чинь англи хэл ингээд багасаа сурчдаг. Ингээд сайн сурдаг ч гэдэг юм нэг ийм ойлголт бас яваад байдаг шүү дээ. Тэр ч бас нэг талаасаа ингэж үнний тал байгаа. Гэлээ гэхдээ одоо хэлд ороогүй одоо монголоороо зөв ярьж сураагүй хүүхэд англи хэлээр ингээд эхлээ сурчлаа штэ тий. Тэгэхээр ч одоо адгийн наазах нь монгол хэлээрээ зөв сурчаад 35 үсгээ одоо мэдсэний дараа энэ бол дараагийн асуудал. Их хэлээрээ зөв ярьж сурах хэрэгтэй. Одоо энэ чинь орчин сая яхарахгүй ингээд орчин бол шал нөлөөлөд шүү дээ энэ хүүхдэд. Хүн болгон хэлтэй англи хэлээр одоо халтууртар ингээд яриа сурчин харин үндсэн суур мэдлэг гэдэг юм байхгүй болчлоо. Энэ дээр ерөөсөө дэлхийн нийтээрээ баг анхаарч байгаа гэж ярьж байгаа. Хүүхдийг бол яг багаас нь хоёр хэлний орчинд бол өсгөж болдгийг. Гэтэ энийг системтэй явуулах хэрэгтэй. Системтэй. Монгол хэлтэй харилцдаг, ярьдаг, монголоор явна. За манайхан болохоор утас юм зогт үзүүлэхээр л сурчна гэж боддог. За тийм тохиолдлууд бол байгаа. Гэхдээ энэ чинь маш ховор шүү дээ. Нөгөө талаасаа хүүхдийн өөрийн өгөгдөл чадвар сайн байсан байж болно. Төрөлхийн одоо IQ өндөртэй хүүхд байсан байж болно. Ийм хүүхдүүд бол сурах боломжтой. Гэхдээ саяны хэлдэг зэрэг ингээд эхлээд монгол хэл дээрээ ярьж сурсныхаа дараа нь системтэйгээр мэдлэгийг нөгөөд хоёр хэлийг нь зэрэгцүүлээд явах юм бол хоёр хэлтэй юм шиг мэдрэмжтэй хоёр хэлтэй хөгжиж болно.
утасны хэрэглээг хянах гэж хичээж байгаа. Заримийнх нь утсан цаг хийж байгаа. За тэгээд одоо бол том охиноо бол тайлбарлаад бид хэд бол ярилцаад ийм учиртай байдгаа ингээд тэгдэгээд ярилцсан учраас том охин нэрээ бол бид хэд хяналт тавих ямар ч шаардлагагүй. Яагаад гэвэл өөртөө хэрэгтэй зүйлийг л хийн, хэрэггүй зүйлийг бол хийхгүй байхаа гэдэгт бид нэр итгэдэг. Гэхдээ зарим үед үнэхээр нэр уцаар аргалахаас аргагүй болох тийм. Хуучин цагт ингээд энэ хил усны хөгжсөн хүмүүс ингээд шүлгээр ингэж үлгэр бичдэг байсан байгаа. За тэр нь ингээд туйлаа. Алтан чээж жангар хоёрын байлдсан бүлгээ. Алдарт ноён жангарыг эрхэн 5 настайд нь төвшин ширхгийн хөвгүн бүх мөнгөн шигшрэг олзолж аваад өөрийн оронд байлгасан цаг шинжийн нарийнаар шинжилээд энэ нарны доорх амтныг эдлэх алдар их заяатай хүн болно гэж үүнийг эрт хороож дарна гэхээр өөрийнх нь хөвгүн эрхэн тавтай арг улаан хонгор алдарт жангарын дээр нь хөвтөөд амьд нь хор хөрвүүлэлгүй байваа. Одоо яаж хороох вэ гэж санан баян хүнхэн алтан чэжийн 8 түмэн манхан хөх халзан адууг хөлгөлсөн цагт энэ алтан чэжийн үүдэн энтэй хөх шивэр саадагтан дайралдаж хорно гэж санаад эрхэн 6 орогч насанд нь алдарч жангарыг аранзал зээрдийн нунулаад явуулва. Наран шингэх үд хоёрын хоорондоор нарийнхан зээр дээр 8 түмэн адуугийн хөөхөр гарав. Зарим үгээ ерөөсөө ойлгохгүй лээсэн л. Тэгэл дундаас нь яг жоохон ойлгож явсан. Зарим үгэнд би ойлгоогүй гин эргээд эн чинь нөгөө энэ хүүхдийн үгийн баялаг ямар төвшөнд байгаа вэ гэдгийг харуулдаг байгаа. Тэр энэ бол та хэд оны сайн анзаарлаа. Аав өөрөө бас тодорхой хэмжээд яг бас төвлөрч яаж чадах тэр асуудалтай шүү дээ. Бид үл ингээ бодоод үзээ тэр ээж тэр орон хөдөөний ээж бол сархтай ямар гоё уян ярьлаа те. Уран гоё тод дуудлага ашиглаад бас нэг гоё нэг хүүхдэд юм ойлгуулах юмсан гэдэг сэтгэл гаргаад ирж байгаа. Игц 3 сарын газар шүнийг шүн гэлгүй өдрийг өдөр гэлгүй давхин одвоо. Морныхон асар хурданд эмээлийнхээ хойд талдан суугаад дээш дэвдсэн тоосон ногторгой төрөн суунаглаад байва. Дахин 3 сарын газар давхсанд өл манхан цагаан уулын өрөө харагдаад ирэв. Хөрсээр хурч ирээд шугал мөнгөн сулбуураа сунгаж бариад арьстын хар элдэнгээ чирээд хүнтэн харны дээрээ үнэн зэгч байгаа юм биш. Баян хүнхэн алтан чэжийн баруун алтан байшин бас чарагдав 60 голын ихээр даваад хөх самбаан ташууд явсан 8 түмэн хөх халзан адуугийн хамж аваад гарав. Хашгираад өргсөн дуунд нь хамагдж хураагдаад одоо тоосноосоо өргөнгүүгээд тоормноосоо жигшингүүгээд бие бятхын дуу гараад гүүгээд явсан газрын ардан зам улаан хаалга болон үлдээд явна. Алдарч жангарын аранзал зээрд нь энгийн морныг харайтал эвдээ сайхан хөлөөрөө 7-8 дахин хараагаад нэг ч юмыг салгалгүй хөвөө гэж. Эдгээр хүмүүсийг харахаар анхаарлаа ерөөсөө төвлөрүүлэхгүй байна. Юмаа ерөөсөө тэрүүндээ одоо нэг сэтгэл гаргаад сонсохгүй байна л да. Тийм учраас ерөөсөө хүлээж авч чадахгүй. За хоёрдугаарт бол аав болол арайж яхан тийм сонирхол муутай байсан учраас хүүхдүүд ерөөсөө хүлээж авахгүй. Тэгээд юу вэ ингээд харж байхад ерөөсөө тэр зурагт өөр юм руу л анхаарал нь яваад байгаа нь яг илт харагдаад байна шүү дээ тий. Тэгэхээр бол хот хөдөөгийн энэ юу ялгаа бол яхахгүй бас энэ хүүхдүүдээр бол харагдчихэв. Ингээд шүлэглээд юмыг уншихаар ямар байна? Зүр хэл. Эн чинь зөв буруу гэсэн юм ерөөсөө байхгүй юм нөхөн. За энэ дотор чинь чи зөв хэллээ, би буруу хэллээ гэдэг юм байхгүй. Урсан хэвчээ. Яг сонсыг үл сонсч чадна л. Энэ хүүхдүүд болохоор нөгөө насны хувьд нөгөө хөдөөний хүүхдүүдээс арай бага хүүхдүүд юм шиг байна. 8-аас 12 насны хүүхдүүд. Ер нь бас ойролцоод байна. Хамгийн жоохон хөл 3 настай. Нөгөөгэд маань яг л нөгөө 8-аас 12 гэхэлэр чинь хөдөөний айл маань болохоор 9-өөс 14. Ер нь бол тэгэл дундчлаа юм шиг. Би чи эмээ дээр өссөн хүүхэд. Тэгэхэр чин тэрий чин нэгдүгээр дууншин, хоёрдугаар тухайн үе чин радиогоор чин иймэрхүү төлсүүд бас явдаг байсан шүү дээ. Тэгээд тэрий чин сонсно гэдэг ихлээр бас энэ би бол энэ хавьда бас жоохон гайгүй ойрхон байх гэж би бодож байна. Хөдөө өссөн хүүхдүүд чинь ер нь тиймэрхүү юмудаа их сайн шүү дээ. Тэгээ эмээ өвөө дээр өсөж байгаа хүүхдүүд чинь хичнээн манай эмээ өвөөнөр чинь эрдэм мэдлэгтэй доктор профессор биш ч гэсэн иймэрхүү зүйлсүүдийг зарим нэг бүлгэрэн ч гэдэг юм дээр цээжилсэн байдаг. Тэгээ тэрийг бид хэд чинь хүүхэд байхад тэгэл тог байхгүй чи яах вэ? Тэгээд нэг
лааны гэрэлд байдаг юм уу? Тэгээд нэг уншиж өгвөл ийм юм байдаг. Тэгдэг тэгэл их тайлбарлаж өгдөг гэсэн. Жангар туйлыг уншуулад тэгээ яриад өнгөрсний дараа хүүхдүүд нь зөндөө олон үлгэрийн ном бариаг өгөөд ирж байгаа байхгүй юу. Гэтэл энэ айл маань ерөөсөө үлгэр уншдаггүй айл биш. Үлгэр уншдаг. Хүүхдүүдтэй үлгэр энэ аавнаас уншиж өгдөг. Тэгээд бүр 365 хоног гэсэн өдөр болгон уншдаг юм үлгэр гэдэг ийм хөр үлгэрийн номч ирээд ирж байгаа шиг тий. Тэгээд нэг хэсэгтээ ингээл уншаал нэг 2 3 хоног уншиж байгаа л ажлаас болоод зарим үедэр ингээд тасарч яваал ингээл дахиад уншаал гэл ингээд ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр хэрэндээ л одоо үр хөвгтөө үлгэр уншиж өгье ахуй соёлтойгоо ойрхон байлгая гэсэн ийм эрэлттэй айл харагдаж байгаа юм. Хот хөдөөгийн хүүхдүүдийн нөгөө хөгжлийн хувьд бол жоохон ялгаа байхын хувьд бол байгаа. Хэл яриа харилцааны хувьд бол судалгаа ялгаанууд бол маш олон байгаа. Дорж Тэрмгээд одоо сэтгэл судлалын магистр, докторант хүн байгаа. Энэ хүн маань болохоор 2021 онд бол яг энэ Улаанбаатар хотын хэмжээнд тодорхой цэцэрлэг сургууль цэцэргүүтэй хамтраад орон нутагт бас хамтраад ингээд харьцуулсан судалгаа хийсэн байдیں۔ Тэгэхэд бол яг өөрийнх нь ярьж энэ бол яг судалгаанд гарснаар ингээд өгнөд үсэх юм бол хотын хүүхдүүд бол яг тэр үгийн баялаг дээр их жахан тааруухан асуудалтай эргээд харилцаж нөгөө үгээ сонгож ярих өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх байдал дээр жахан асуудалтай тодорхой хэмжээний хэл ярианы асуудлууд байна гэж гарч иж байсан. Хөдөө орон нутагт байдаг хүүхдүүд унд ч гэсэн энэ байсан ч гэсэн ер нь бол тэгтээ хөдөө орон нутагт өсөж байгаа хүүхдүүдийн хувьд бол яг энэ хэл ярианы бэрхшээл ямар нэг юм асуудлууд те баригдах энэ асуудал тал дээр бол харьцангуй нөгөө хотын хүүхдүүдтэйгээ харьцуулахад ялгаатай харьцангуй тэр хэл ярианы бэрхшээлийн хувьд бол тийм амар илэрхүүц мэдэгдэх байдал бага байсан гэдгийг бол харагдсан судалгаа байдгийг. Тэ ерөнхийдөө бол одоо манай өвөг дээдсүүд бол ерөөсөө маш тийм гүйлгээ авахантай ард юм байсан байгаа. Ерөөсөө үгийн уралгаар үр хүүхдээ ахуй амьдрал сургаж ирсэн. Одоо бид нэр яриад байгаа бол одоо орчин үед нэг цогц боловсрал гэж яриад байгаа байхгүй. За тухайлбал цогц боловсрал гэдэг юм чинь энэ ардын аман зохиолд байж байгаа. Тэгэхээр ардын аман зохиолыг үе шаттай одоо хөнгнөөс нь хүндрүүлэх журмаар ингээд ерөөсөө үе шаттайгаар цэцэрлэгийн сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт маш их оруулах хэрэгтэй. Бага ангийн сургалтын хөтөлбөр ч гэсэн ардын аман зохиолыг маш их оруулах хэрэгтэй. Тэгээд одоо богино хэмжээний одоо магтаад одоо тухайлх юм бол 12 жилийн магтаад эдгэрх зэргийг хүүхдүүдээр маш их чэйжлүүлэх хэрэгтэй. 2009 оноос хойш одоо ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хөтөлбөрт аман зохиолын одоо хичээл ер нь төрлүүд хэрхэн ордог вэ гэдэг дээр нэг анализ хийж ирсэн. Маш хангалтгүй орж байгаа. За 1-р ангийн одоо хүүхдэд жил орсор үлгэр ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр 35 үсгээ үзээгүй хүүхдүүдэд нөгөө орс үг хэллэг хэлж чадах уу? Тэгэхээр чи эхлээд одоо Монгол ардын одоо адуус амтны үлгэрч гэдэг юм уу сонирхолтой нэг үедээ хоёр үедээ тийм хөөхөн яг хүүхдийн нас идэхгүй онцлог тохирсон үлгэрүүдийн сонгоод маш ихээр оруулах хэрэгтэй байгаа. Одоо бэлэг тэмбэрлийн үг гэдэг одоо сонирхолтой төрөл байж байна те. За тэгээ түрүүний энд ярьсанчлан одоо хэл зөвшрүүлэх үг, түргэн хэллэг, зугаа үг гих зэрэг төрлүүдийг ерөөсөө системтэйгээр маш их оруулж өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол хүүхдүүд аяндаа одоо ингээд зөв ярьж сурна. Тэгээд одоо хичээл дээр үтсэн энэ аман зохиолын төрлүүдийг нь одоо эцэг эхчүүд маш сайн давтуулж авах хэрэгтэй. Бүх зүйлийг одоо бид нар нэг одоо буруу нэг ойлголт байна. Бүх зүйлийг л багш хийлгэх, ойлгуулах ёстой. Багшийн буруу гэж багш руу бүх буруугаа чигдэг. Энэ бол буруу. Багш, эцэг эх, хүүхэд гэдэг цагирган гурвалсан харьцаан дээр явж байгаа учраас бид бүхний одоо хичээл зүтгэл бол маш чухал байгаамаа. Монгол хэлний дархлаа бол үндэсний оршихуйн дархлаа юм. Монгол хэлний дархлааг бэхжүүлэх нь зөвхөн хэл шинжээчдийн асуудал бус нийт нийгмийн хамтын үүрэг байх ёстой. Үүнд боловсролын тогтолцоо, төрийн хэлний бодлого, олон нийтийн ухамсар онцгой нөлөөлнө. Их хэл бол зөвхөн харилцааны хэрэгсэл бус оюун санаа, боловсрол, үндэсний ухамсар билээ.